Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсэж иргэд түлшний олдоц муу болсон гэж мэдээлж эхэлсэн. Тэгвэл шахмал түлш худалдаалах цэгүүдийн түлшний хангалтыг өнөөдрөөс 5,000 тонноос 10,000 тонн олгож нэмэгдүүллээ. Өнөөдрөөс эхлээд нийслэлээр шийдвэр гаргаад цэгүүдэд өдөртөө 5,000 тонныг нийлүүлдэг байсныг 10,000 болгоод нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлчихэж байгаа. Тийм учраас одоо 2 хоногийн дотор үндсэндээ энэ нөгөө нийлүүлэлтийн хомсдлууд үүснэ. 3 хоногийн дараа манай нэг хотуулаа аппликейшн дээр өрхийн мэдээлэл буюу хаамсын бүртгэлээр нь нүүрсний бүртгэлийг өрөхөд нэг хүн байхаар ийм тохиргоонууд ороод ирэхээр зохиомл хомсдлууд ингээд үндсэндээ арилаад явахаар байгаа. Би одоо бас иргэдэд нэг үннээ хэлж яахгүй л одоо ингээд гадуур ямар ч хомсдолгүй байгаа энэ төр гэж зүйл ярихгүй. Ороо ингээд үдээс хойш гэхэд зарим цэгүүд ингээд дуус тасалтаад байгаа. Тийм учраас өнөөдөр тээвэрлэгчтэйгээ тохироод өглөө нэг тээвэр хий, үдээс хойш нэг тээвэр хий. Ингээд өдөрт 5,000 биш 10,000-аар нийлүүлэлт хийж явъя гэж.